би мэдээж бүх мэдээлэлд одоо ойр байхгүй нь ойлгомжтой. Миний хувьд л энэ ордонд бол чуулганы танхим, байнгын хорооны танхим. За тэг яг хаяа мерсэр ингээд тийм басан ингэсэн ингээд шуун бол сонсон л доо. Гэхдээ хамгийн их сонссон шуун бол юу вэ гэхээр зэрэг нийтгээрт хамтарсан засаг гарахад хамгийн их дургу байсан одоо нам бол Монгол Ардын нам байсан. Яагаад гэвэл Монгол Ардын намд гишүүн болж чадаагүй хуучин тий одоо маш олон жил энэ төрөөс өгжиж ирсэн. За дээрэс нь олон жил гишүүн, сайд, дарга хийж энэ нөгөө төрийн яам гэдэг чинь жинхэнэ идлээд амтанд нь орцсон хүмүүс байж чадахгүй байсан. Тийм бол одоо дүр зураг бол надад бас одоо юу гэдгийг шуумаар мэдрэгдэжсэн. За тийм учраас эдгээр сүулдэ дид сайдыг хүртэл те томлё гэд. Яг дид сайд бол хэрэгтэй байдаг юм шиг байна. Гэхдээ би тэр нарийн ширийг мэдэхгүй байна. Гэхдээ дид сайдыг яаж тухайн үедээ болиосон гэхээр тэртээ маш их нөгөө одоо эсэргүүцэл өндөр байхаа. Дээрээс нь төрийн хэмнэлт те одоо яадаг идэг одоо асуудлаар нам дарсан юм шиг байна. За ингээд энэний дараагаар болохоор яасан бэ гэхээр элчин сайдуудын асуудал хөндөгдсөн. Тэгээ одоо сайд нь болж чаддгүй бол дид сайд нь болъё гэд үзээд дийлсэнгүү те. За тэгээ гишүүн бол угаасаа боломжгүй юм чинь консул элчин энэ тэрэгэл яваад ихсэн. За энэ нь зөвхөн Монгол Ардын нам биш. Бүхэл нам дээр ярьж байна. За тэр тэдний шийдгээд ихсэн. Тэрний дараа ямар асуудал болсон бэ гэхээр төрийн өмчт компаниуд дээр очих тулаан эхэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр мэдээж энэ хамтарсан засаг гэдэг чинь хамтдаа засаг төрийг барьж байгаа одоо засгийн хувьд те бүгдээрээ ижилхэн энэ тэнцүү энэ засагт хариалагдах бүх юм энэ тэнцүү авдаг юм байна л та. Тэгэнгүүт нөгөө Монгол Ардын нам дотроо орж чадахгүй байгаа хүмүүс байна. Арчсан нам дотроо орж чадахгүй байгаа хүмүүс байна. Хүн нам дотроо те тэр одоо суудлууд дээр нь очиж чадахгүй байгаа хүмүүс байна. Тэр нэг гондгстын нэг айрын бас байна. За юу. За нөгөө талд яг одоо ихчийнх нь одоо энэ ажиллаж байгаа ихчгээ яриад энэ зүгээр үстэй те. За энэ нөгөө нэг зарим ордыг стратегийн ордод авах тухай ажлын хэсэг байгуулагдсан. За тэгээд энэ болохоор зэрэг 2007 оны улсын хурлын засгийн газрын тогтоол дээр одоо үнэлт үнэлгээ хийхтэй одоо хяналт одоо хилцүүлэг хийх ийм зорилготой ажлын хэсэг байгаа. Тэгээ энэ ажлын хэсэг бол ерөнхийдөө Монголын одоо энэ хамаг том стратегийн ордуудыг тий үнэхээр одоо хуулийн дагуу олгогдсон байна уу? Ямар одоо үйл ажиллагаа явуулсан байна? Татвар говьчор одоо юу гэдгийг шалгах хэрэгтэй бүх юм байгаа шүү дээ тий. Тэр зүйлүүдийн шалгах ажлын хэсэг байгаа тий. Энэ улсын хурлаас бол ер нь энэ ажлын хэсэгт орох хүн цөөхөн байсан. За зарим нэгэн хүмүүсийн одоо мэдээж нөгөө улаан цай холбоо амралтай хүмүүсийг оруулж болохгүй шүү дээ. Тэгэхээр холбоо амралгүй гэж бодсон хүмүүсийг цуглуулсан. Тэр дундаас бас манай аав ээж ахын дүү те ингээд ажилтдаг юм чи ингээд гарсан хүмүүс зөндөө байгаа. Тэгээ би бол одоохондоо яг юунд орсон байгаагаа мэдэхгүй. Гэхдээ энийг би судлаад үзэхээр зэрэг өнгөрсөн хугацаанд манайхан ямар амар дураараа ёстой нөгөө дороор нь хулгай шаан, хуу шаан гэдэг үлээ тэрийг хийдэг байсан юм бэ л гэдгийг одоо цацхаас нь мэдэрч байна. Тэгэхээс бид нэр өмнө нь бол ингээ гадна байхдаа тэг бүгдээрээ л хулгайч юм шиг. Одоо бол ингээ манай Монгол улс даяар 126 хулгайчтай болчлоо. 126 хулгайч итгэх байна гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл улсын хурлт чи яг үнэндээ мөнгө тоолоод те мөнгийг одоо хуваарлаад захиран зарцуулах эрх ямар ч байхгүй. Гагсгүй хэрэгжүүлэх агентлаг засгийн газар те яам агентлаг газрууд чи өөрсдөө ингээд мөнгөө хуваарлаад ажиллаа хийдэг байгаа шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ яагаад ийм бодол төрсөн бэ? Яагаад ийм одоо улсын хурлын гишүүд нь хулгайч гэдэг ийм одоо юм төгссөн бэ гэхээр би одоо яг эдрийг харж агаад яагаад улсын хурлын гишүүдийг бас хулгайч гэдэг юм бэ гэдгийг гадарлаж хэлж байгаа. За эндээс их чинь юу яагаад харуулъя. За жишээлбэл яадаг байсан бэ гэхээр зэрэг эндээс харж байгаа чинь. За жишээлбэл одоо их чинь яг энэ судалж байгаа материал дээр л ярил л да. Би ч уул уурхайн талаар мэдлэг юм хүн байхгүй. Ажилласан туршлага байхгүй, сонирхолж байхгүй хүний хувьд хэлэхэд жишээлбэл Energy Resource гэдэг одоо асар том компани Монголын одоо газар доорх баялагийг олборлдог тий. Тэгээ асар их одоо баялаг олборлж байна. За ингээ хүмүүс бол ингээд амар мундаг татвар төлөгч ёстой Монгол хийж бүтээж байна, монголчуудыг хижээж ингээд тий. Гэтэл тэр газрын баялагч угаасаа л монголчуудыг нийтээр нь тэгш жигд хүртээмжтэй бүгдийг баяжуулаад сагруулаад тасаруулт хүмаа гэхэд нэг ч ядуу хөнгөл байх уц ийм улс байхгүй юу манайх ч. Гэтэл яаж юм гэхээр Energy Resource хуулиар бол нөөц төлөгч мөн гэсэн байгаа. Тэгсэн мөртлөө хуулиар нөөц төлөлтийн хэмжээ тэг хувь байх хөнгөлөлт эдэлдэг.
Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд одоо залуучууд, ер нь зөвхөн залуучууд гэхгүй бизнес эрхэлж байгаа бүх хүн нөөтийн татврын үртэй бол ажил авч чадахгүй, татврын дарамтанд ороод бүгднгийнх нь ер хамгийн өндөр бухимдал татврын дарамт байгаа шүү дээ. Тэгвэл яагаад Монголын баялагийг те хуу хамж байгаа энэ газар, хуу олборлож байгаа энэ газар хуулиар одоо тэг хувийн хөнгөлөлт идэлээд байгаа юм бэ? Энэ хуулийн хэн баталсан юм бэ гэдэг асуудал. За тэгснэ яадаг гэхээр зэрэг Energy Resource 31 удаагийн шалгалтаар 776.7 тэрбум төгрөгийн нөөтийн илүү төлөлтийг баталгаажуулсан байгаа заяа. Тэгээд энэ нөөтийн илүү төлөлт гэдэг чинь тэг хувийн хөнгөлөлт эдэлдэг учраас 690 тэрбумыг буцаан авах хүсэлтийг хүргүүлж бусад татварлуугаа шилжүүлж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл өөр үйл ажиллагаа хийж байгаа тэдэн ч гэсэн татвар төлөх ёстой шүү дээ. Гэтэл яадаг гэхээр манайх тэг хувийн татвар төлөгч юм чинь эднэрийн төлсөн татрыг ингээд тэрэндээ суутгана гэдэг ингээд. Ийм залтай. Яг Монголын ард түмэн бүгд те нөөтийн одоо татвар төлөгч байж хахад хүн болгон худалдаж авсан талхандаа хүртэл нөөт төлж штэ. Тэгэхэд яагаад Energy Resource тэхгүй байгаа юм бэ? Тэг би нэг юм гайхаад монголчууд ийм юмыг сонсоод яагаад намайг худалч эргүү тэнийг гахаа нохоогоор дуудаад байна. Би эн чинь одоо бүхэл бүтэн одоо эднэрийг баримт гэхгүй бол өөр юуг баримт гэх юм бид нар. Шар сайтаар гарч байгаа, шар пэйжээр явж байгаа энэ тарих угаалтуудыг бид нар баримт гэд итгэж явах юм уу? Тэ? Би бүр гайхаад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ дотор хинээч хамааралгүй гişүн би баг маадгүй би өөрийгөө байх гэж бодож байгаа. Яг манай намын хэд байгаа л та, тэ? Тэгтээ одоо ингээд нөгөө нэг наачиг ингээд зэрэгтэй хилчих зориг нас дутдаг юм уу яадгийн одоохондоо эсвэл бас энэ ажлын хэсэгт ороогүй болохоор зарим мэдгүй байгаах гэж бодож байна. За тэгээд нэг юм байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл уул уурхай энэ одоо явуулж байгаа арь ширний үйлдвэр гэдэг юм. Эдгээр нь одоо Монгол улсын агаарын бохирдолд тийм ээ одоо ямар нэгэн хортой нөхцөл шалтгаантай бол бас татвар төлт юм байна. Агаарын бохирдлын төлбөр гэж төлт юм байна. Тэгсэн чинь хардаа Energy Resource компани агаарын бохирдол бууруулах зорилгоор Мидлийн нүүрс нийлүүлсний хүрээнд засгийн газрын 2021 оны 393 дахь тогтоолын дагуу Energy Resource компани 2022-оос 24 оны агаарын бохирдлын төлбөр болох 48.4 тэрбум төгрөгөс чөлөөлөгдсөн байна. Яагаад? Энд чинь асар их мөнгө үсттэй. Нэг жижигхэн юм хөгжүүлэх болохоор л те төсөв мөнгө хүрхгүй байна гэл бөөн хэрүүл олдог төсвөө таны гэл те ээжүүдийн цалинтай мөнгийг нэмий гэл хүрхгүй байна гэл хэрүүл олдог талцдаг хүүхдүүдийн одоо асуудал хэцүү байна хүүхдүүдийн хөгжил хамгааллын зардал руу энэ 18 тэрбумыг одоо зарцуулъя гэл тэгэхээр улс даяараа босч ирээд гítэл энэ харалтай юу 18 тэрбум байгаа гэсэн зүгээр л хідэн их найдаар нь зүгээр л хуулиар тэглүүлж яадаг. Тэгвэл хуулийг хэн баталт юм? Улсын хурлын гишүүд баталдаг үстэй. Тэгэхээр энэ улсын хурлын гишүүд би одоо бас жоохон хардж байгаа. Би түрүүнд бас энэ тентгийн яриануудаар өгсөн. Улсын хурлын гишүүд Конопа дараа тэдэн сая тэдэн тэрбум гэд яриад байдаг гэсэн өнгөрсөн хугацаанд. Энд бол одоо ямар ч тийм байхгүй. Би одоо үнэхээр нэр худлаа хэлэхгүйгээр дансан шалгуулсан ч болно. Би өмнө нь баг худалч хүнд нэг өдөрт инфлюенсерийн ажлыг хийгээд сошиалын сурталчилгааг хийгээд явж идэг байсан цалингаа одоо би энэ их хуралд 2 хувааж хүлээдэг ийм л амьдралд олцсон байна. Тэгвэл би нэгэнт одоо ард түмний итгэлийг хүлээгээд те за бүх 3,500 биш юмаа гэхэд ядчил 60-70 мянган намайг сонгосон иргэдийнхаа итгэл үнэмшлийн төлөө би бас энд чатгаараа 4 жил ямар ч байсан ингээд амьдрч яа ингээд ямар ч лээсэн те энийг босгыг бүтээе тэгж жаад яванда болно. Одоо миний одоо нөгөө хувийн ажлагч гэсэн хэлэхгүй байна штэ маань намайг бол одоо ингээд бүх нийтээрээ босож те одоо ил тод шударгаар хөдөлмөрлөдөг бүх юм нь хаасан. Одоо тэг үлдсэн нөхөр маань юм хийх гэхээр бас ингээд трол одоо явуулаад байдаг болсон. Тэгэхдээ яг би бол тэр төрлийн амьдралынхаа одоо хүний амьдралд юу хэрэгтэй байдгүй тэрийгэ босгосон хүний хувьд нэг сарынхаа цалингаар нэг хоолундаа болгож явчихтайгаа байна. За төлөвлөлийн гишүүдээ гэж хин нэг хэлсэн байх бас нэ. Ямар гишүүд вэ? За ер нь бол байгаа шүү дээ. За MCS-ийн төлөвлөлийн гишүүд гэхээр та нар ядчил одоо MCS-ээс хандив авсан одоо улсын хурлын гишүүдийг та нар өөрсдөө ерэн сурвалжлаа сэтгэл зүйж тэрүүгээр гаргал та хин хідэн дүүргийн хандив авч гарсан илдээ хэд байгаа далдаа хэд байгаа хин ямар холбоо хамааралтай хин хинийхээ ах トゥ уны хин хинийх нь эхнэр нөхөр нь охин одоо хүргэн бэрэн гэдгийг та нар судалж гаргаж ирэх ёстой үстэй. Тийм. Толгой нэг дахиад. Гэхдээ зүгээр улаан цайн байж штэ. Улаан цайн л одоо байж штэ. Юм л болоо. За тэгэхээр би бол бас нэг жоохон юутай байгаа. Хартаа байгаа. Ер нь энэ хамтарсан засаг ялангуяа баялагын сангийн тухай хууль. За тэгээд нөө хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн одоо зүгээр сургаар
Эхлээд би бол одоо ингэж харж байгаа байхгүй юу? Яг энэ бол миний л бодлоо л доо. Эхлээд энэ хамтарсан засгийн газрыг буулгахын тулд хамгийн гол нь ерөнхий сайдаар нь оролцох хэрэгтэй. Тийм биз дээ. Тэгэхээр энэ чинь асуудал ганцхан оюутан гэдэг үнэтэй биш байгаа байхгүй юу? Энд чинь бүхэл бүтэн цаана засаг төрийн асуудал байна. Тэн дээр тэрүүгээр хилцэгдэх те тэндээс өргөн баригдах хуулийг нь зогсоох хамгийн чухал асуудал байсан юм байна гэж хардж байгаа. Тэгэхээр зэрэг яаж юм гэхээр эхлээд одоо та нар санаж байгаа. Одоо утааны эсрэг энэ утааны сонсголоор те сонсголын дараахан хэдэн хүн амь нас ирсэн гэд угаартаж нас орсон гэдэг асуудлаар улсын хурлын гишүүд улс төрийн акц хийсэн штэ. Тэгээд бараагүй штэ. Засаг төрийг хөтлөж чадаагүй байхгүй. Тэгээ энэний дараа нилээн бүр үе шаталтайгаар юм хийж чад одоо монголчуудын нөгөө яг топ бодож чадах дүн дээр нь тоглол хийж байна. Тийм биз дээ. Бид нар бол 20 саяын цүнхийг бол одоо ойлгоод байна штэ. Тэ? За нэг 5 саяар онгоц уухыг бол ойлгоод байна. Тэ? Нэг 20 саяар одоо кемп хаалгахыг бол бид нар ойлгоод байна. Тэгсэн мөртлөө цаана нь Монголын энэ их баялаг за одоо Хонконгийн одоо юуны одоо зах зээлийн бирж дээр тий Хонконгийн сток бирж дээр одоо жишээлбэл энэ ухаан хуудгийг 350 сая долларын одоо юугаар одоо барьцаа босгох гээд одоо энд байж юм л та 350 сая долларын хөрөнгө оруулалт босгох гээд явж байгаа. Энэ бол яг хөө юм байна. Энэ одоо жишээлбэл хувийн компаниуд ч гэсэн одоо тий одоо альва нэгэн юмар одоо хөрөнгө босгож одоо хөрөнгө оруулалт хайж болдго юм байна. Би тэрийг мэдгүй болохоор сайн мэдгүй юм л да. Гэхдээ ямар ч гэсэн болдго юм байна. Гэхдээ энэ ухаан хуудгийг ямар их усүрээр авсан бэ гэдэг асуудлыг л бид нар гол нь ярих хэрэгтэй юм байна. Энэ одоо 350 сая доллараар одоо нэгсэндээ энэ ухаан хуудгийг те одоо яг үндэ энэ дээр чи бас нарийн судлаад энэ англи хэлээр нь өшөө сайн судлах юм бол энэ яг энэ ухаан хуудгийг барьцаалсан байгаа юм уу эсвэл бусад барьцаа хөрөнгөнд нь юу санал болгосон байгаа гэдэг 1800 хэдэн хуудас юм байгаа юм заа юу. Тэгэхээр зэрэг энийг бас та нараас олоод авчихгүй захын эргэл олоод авчих боломжтой юм. Тэгэхээр зэрэг энэ мэд зүйлүүдээс харахаар энийг яаж өгчих вэ? Энийг яаж яваад Монгол улсын те одоо 5 толгойн маш том ордыг монголчууд нийтээр мэдж байна. Ухаан хуудаг гэж нийтээр мэдгүй байна штэ. За тэгвэл 5 толгойн орд чинь тухайн үеийн одоо те хайгуулаар 20% нөөцийн баялагтай гэж одоо баталгаажсан байт юм байна. Тэгвэл хажууганд нь байгаа ухаан хуудаг 80% нөөцийн баталгаатай гэж гарсан байдаг. Тэгэхээр тэр том Монгол улсын орд өнөөдөр 5 толгойн орд бас монголчуудыг тижээж лаа штэ. Тэгвэл энэ ухаан хуудгийн 80% одоо нөөцийн баялагтай ухаан хуудаг хэрвээ монголчууд нийтээр хүрсэн бол өнөөдөр манай Монголын нийгэмд энэ гадаа гудамжинд ядуу хүмүүс байх боломж байсан уу гэдэг асуудал яригдаж болохоор байгаа зү. Үндсэн хууль дээр бүх ард түмний баялаг байна. Газар доорх одоо газрын хэвлэлдэх баялаг бол Монголын бүх ард түмний нийтээр тэгш хүртээмжтэй идэх баялаг байна гэд ард түмний одоо эзэмшил байна гэд заасан байгаа зү. Тэг яагаад тэгээд заасан юмыг улсын хурлаарч оруулж хилэлцүүлэлгүйгээр энэ MCS гэдэг компанид өгсөн байгаа юм бэ гэдэг асуудал байгаа зү. Энд чинь одоо захын бүр адаг тэнийг хүн ч гэсэн бодно үсттэй. За тэгээ чи бит хоёр за жишээлбэл хоёлаа нэг манай ерөнхийлөгч миний найз байлаа гэж бодоход энэ одоо юугаар Монголын ард түмэн нийтээрээ эдлээд ч одоо нэлээд олон үеэрээ сайхан тэгш амьдрах ёстой юмыг би ганцаараа авчвал бас нэг толгойн ажиллаад энэ тэнд нэг хөрөнгө босгох гээд явхаа бас мэдэн үсттэй. Хинчил гэсэн. Тэр ийм тэнцвэргүй юмыг өөрсдийнхөө энэ одоо улс төрийн холбоо хамаарлыг ашиглаж авчгаад өнөөдөр шилдэг татвар төлөгчийн дүрд тоглоод өнөөдөр ажил олгогчийн дүрд тоглоод баймгүй байгаа байхгүй яг үнэ хэлэхэд. Би бол одоо маш бохимдолтой байгаа. Яагаад ийм мухай бузар булай ханаж чаддаггүй. Тэгэл одоо манай монголчууд одоо зарим нь бүр тэнгэрц. MCS байгаагүй Шангирила байхгүй байх байсан ч гэж байгаа шиг. Үнэхээр ядмаг бодлоо шүү. Тэгэхээр MCS байсан байгаагүй Монголын энэ баялаг газар доороо байгаа л бол энийг эрт орой хин нэгэн гагцгүй зөв олборлж байгаа юм уу? Олборсноо нийтэд хүртээж байгаа юм уу? Эсвэл буруу аргаар будаад хийж байгаа юм уу гэдэг чинь л одоо тийм биз дээ. Тэгэхээр та бүхэн яг одоо энэ нийгэмд болоод байгаа юмыг юу болоод байгаа юм бэ гэдгийг ойлгоход маш амархан. Зүгээр л одоо нөгөө бүх цаг үед нөгөө хөгшчүүд ядгаас одоо хөгшчүүд ч бүр одоо юу яхасаа залхацсан. Яг үндэ бол энэ засаг төрд хэн байх нь бидний амьдралд бол амар тийм нөлөөтэй байсангүй. Би хувьдаа бол тийм. Тэгэхээр гэхдээ бид нар удаан хугацаанд ингэж нүдэн балай чихэнд үлээ байх юм бол эдгээр өнгөрсөн хугацаанд яаж ингэж Монголын ард түмний баялагийг хувьдаа завшдаг байсан шиг энэ үргэлжлэх бас аюултай.
Өнөөдөр бол залуучууд жигсэж байгаа нь зөв. Гэхдээ энэ дотор чинь бас уучлаарай залуучуудаа. Үнэхээр зарим нэг нь энэ MCS-с холбоо хамааралтай иргэний нийгмийн байгууллагууд ирээд жигсэж ял гэж. Тэгвэл Energy Resources MCS-с тэ ивент тэтгэлэг авч энэ нийгмийн сайн үсийн аян хийдэг хүмүүс ойлгомжтой шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр одоо үнэхээр монголчууд бас жоохон юмыг ялгаж салгаасай тий гэж л бодож байна да. Тэгээ одоо манай ажлын хэсэг бол дөнгөж 2 тоо хуралдсан байгаа. Тэгээ дөнгөж 2 тоо хуралдахад л одоо наад захын мэдээллүүдээс ийм байна. За тэгээд өнгөрсөн хугацаанд манай монголчууд одоо саяхан штэ одоо 2000-аад онд сорон сэтгүүл дээр тий манай энэ улсын хурлын гишүүд, сайд дарга нарын л нууц хамаргууд тий мисүүд нь боссууд нь өмссөн хувцас, зуны гоёл, гангараа, эдэлсэн хэрэглээр гайхуулдаг тийм цаг байсан шүү дээ. Тэгээ одоо тэндээс нүдэн балаа чихэн дүлээ байж ирчээд өнөөдөр одоо захын нэг тий жижиг бизнесийн хүн Chanel бариад явчих юм чадaltaй болсон үед тэгээд нэг Chanel манил гэдэг одоо шугаад байдаг нь бас ямар ч учиртай. Миний хувьд бол одоо би одоо энэ цүнхээ бүр одоо гаргаж ирж баярлаа. Яг хүмүүс нэг анзаарахгүй байна. Дэлхийд даяар бол алдартай үнийг хараад мэддэг цүнх. Тэгвэл би зүгээр албаар гаргаж ирсэн. Зүгээр харж байгаа. Яах. Ер нь би зүгээр албаар гаргаж ирсэн. Хүн анзаарах нь сэтгүүлчд ирж асуух нь тэгвэл хэлээ гэж бодоод. Ер нь бол шүү дээ те яг үүндээ өнөөдөр 20 настай залуучуудыг 20 настай гэд гахадах юм. Дэлхий дээр энэ зүгээр л сошиал контентын ажлыг хийгээд 20 нас байтугай 2 настай хүүхдүүд хүртэл долларын тэр бумтан болдог болцсон цаг үед яагаад ингэж мангартаад байгаа юм бэ? Зүгээр л бидний энэ сэтгхүү дотор байгаа л асуудал шүү дээ. Тэ энэ сэтгхүүгээ жоохон энэ одоо зөвхөн монголоороо биш те ингээд гадагшаад хэлж чадах юм бол өчнөө л одоо гайхамшигтай сайхан амьдарч байгаа одоо сошиал инфлюенсерүүд байна штэ. Тэг яагаад ингээд монголчууд эсвэл бүгдээрээ ядуу буурай байх хэрэгтэй юм? Эсвэл зөвхөн энэ Монголын одоо тэ байгалийн баялагийг хувьж авсан хүмүүс л баян тасгаараа гайхуулж бид нар тэдний гайхаж амьдрах ёстой юм уу? Би үнэхээр гайхаад байгаа. Тэгэхээр иргэд олон нийт тарих толгоогоо үнэхээр ажилууламаар энэ өөрийнхөө мөрөн дээр байгаа бүндгөрөө те сайн ажилуулад үнэхээр энэ бүндгөр дотор ч өөрийн гэсэн бодол тарих байдаг юм бол өөрийнхөө оюун ухаанаар юмыг дүгнэ. Одоо тэ нөгөө нэг юм байдаг. Нэг юм жоох ингээд нэг юм элит хүмүүс юм ингээд хуйлрал гэхээр нөгөө нэг юм тэнгийн тоонд орчихгүй гэсэн нэг тийм уралдаан биш. За одоо муу цан чи энийг дагая даач гэдэг юм уу те. Ийм битгий байгаа чи зүгээр чиний өнөөдөр бодож байгаа өнөөдөртөө буруу гэж би одоо жишээлбэл Монголын ард түмэнд зүгээр л дуучин байхаас л ихэж илдвэрээ хэлгэцэн. Гэхдээ дуучин болоход чи ямар гай байгаа юм бэ тийм биз дээ. Зүгээр л би өөрийнхөө мөрөдлийг бэлэлсэн байгаа зү. За тэгээ нийгмийн амьдралд орлоо. Энэ нийгэм чи болохгүй байна, биш байна гэлээ. Энэ бүх юмдаа би Монголын ард түмэнд оромжлуулсаар ирсэн. Тэгээ явсаар хагаад энд би бас өөрийнхөө чадлаар ороод ирлээ. Өнөөдөр монголчууд намайг чи улсын хурлын суудлыг 200 саяар худалдаж авсан биз гэж. Тэгвэл би ядаж мууд сайн ч ёстой нарандуул дээр гархан шахуу хийж тэ нөө лайва хийсэн бараа бүтээгдэхүүн хүний өөрийн юм зарж юу асан одоо энэ хөрөнгөөрөө би энд орж ирсэн байгаа байхгүй. Тэгвэл бусд нь яатсан байгаа юм. Зүгээр Монголын газрын баялагийг хууш авахчаад тэгэл энэ тийшээ хідэн төөрөг цацаал чи тийш ор гэд мэждэг хүмүүсийн гар хөл болоод ороод ирсэн байгаа зү. Тэгэл нэг хаймар шудраг ёсны одоо баатар юм шиг дүрд эсгэлэж чинь. Гэхдээ би ерөөсөө аахгүй байна. Би бас имзэглэхгүй байна. Цаг хугацаа гэдэг чинь хинэн химбэг ялгаж өгдөг. Цаг хугацаа гэдэг чинь ус тосоор нь ялгаж өгдөг. Одоо үнэн хэдий хүчтэй боловч цаг хугацааны боол байдаг. Тийм учраас эцэстээ Монголын ард түмэн энэ маань тийм байж шир хайраа яасан муухай. Өнгөрсөн хугацаанд бүгдээрээ л энэ гэгэм энэ ста мундаг хүн гэл бүгдийн дээшээ сэтсэн бүх хүмүүсээ монголчууд доошоо буулгаж энэ муу ста өгөөг уулгаач байсан мэн гэж харааж өрөөж явдаг. Тэгэхээр зэрэг энэ алтайгаа битгий давтаа зүгээр л битгий ингээд хуйлраад хэдий сүргийн сэтгхүүтэй ч гэсэн бас өөрийн гэсэн ухаантай байгаасаа л гэж бодож байна.